Монгол Улсын автозамын даацын стандартыг 44 тонноор хязгаарласан байдаг. Энэ стандарт нь зарим том авирын автомашинтай иргэдийн эрхийг зөрчиж байгаа талаар өмнө мэдээлэл хүргэж байсан. За ялангуяа Дундгой аймгийн засаг дарга захирамж гарган нутаг дэвсгэрийн хэмжээнд дээрх стандартыг хатуу мөрдүүлж, жин тонны зөрчилтэй тээврийн хэрэгслийг зорчуулахгүй байхаар шийдсэн. Учир нь стандарт зөрчиж тээвэр хийснээс орон нутгийн замд эвдрэл үүсэж, зам тээврийн ослын тоо эрс нэмэгддэг гэж тайлбарллаа. Тэгээ саяны таны хэлдэг нөгөө энэ машин чи хил гайлаар орж ирээд байна гэдэг юм. Энэ бол өөрөө хил гайлаар орж ирэхдээ нэгдүгээрт нь бол уул уурхайн тусгай зориултын нэг уул уурхайхаа бүстэй явуулна гэдэг юм уу. Уурхай дотор явуулна гэдэг зориултаар л орж ирж байгаа машинууд гэсэн үг. Тэгээд энэ тээврийн зам дээр гарч ирээд эргээд эн чинь маш их жин тонтой машин явснараа замыг эвдрэл гэмтлийг одоо бий болгож байна. За түүгээр нь дамжаад одоо маш олон иргэд одоо эд хөрөнгөөр болон эрүүл мэндээр ингээд тохирж байна. Энэ жил ихэд одоо улсын төсвөөс бид нар энэ замыг засуулахын тулд 49 тэрбум төгрөгийн засвар хийгдэх чинь хэсэгчл засахад эх жил дахиад 100 тэрбумын засвар хийгдэнэ. Ингээд 150 орчим тэрбум төгрөгөөр энэ замыг ингээд засаж байна. Ер нь бол манай одоо аймгийн хэмжээнийх бол нийтдээ 240 км ийм зам байгаа. Энэ дээр бол ингээд 150 тэрбум төгрөгөөр энэ одоо их засвар хийгдэх гэж байна. Тэгж яхад одоо тэр компаниуд аж ахуй нэгжүүд иргэд одоо тэр нэг хэдэн жолооч нар байгаа тийм энэ жолооч нар бол тэр одоо хууль дүрм зөрчөөд стандарт зөрчөөд замыг эвдэс сүйтгэж байгаа нь бол өөрөө болохгүй л асуудал.